Окей, өнөөдөр мессеж. Өнөөдөр би та нартай мөнгөний талаар ярилцъя заяа. Би сүүлийн үед одоо хамгийн сүүлд миний ажиллаж байгаа өөр дээр ажиллаж байгаа зүйл болохоор өөрийнхөө мөнгөний тэр хязгаарлалт, мэлтгэл үнэмшил ямар зүйл одоо би тавьж явуулах хэрэгтэй байна, ямар зүйл ойлгох хэрэгтэй байна гэх мөнгөн дээр илүү ажиллаж байгаа мөнгөнийхөө тэр ихтгэл үнэмшил дээр. За тэгээд нэг анзаарсан гоё зүйл мөнгө бол өөр энерги, бүх зүйл энерги тийм үү. За тэгээд бид нэр мөнгөний талаар ярихаар ингээд жоохон түлхээд, жоохон дургу ч юм уу, эсвэл ингээд мөнгөтэй хүмүүс дургу, бид нэрийг жоохон бахад ингээд мөнгөний талаар ярихаараас шуналтай юу гэдэг чинь тэгж бид нэрийг аягүй их ингэж хийлж мөнгө одоо муухай зүйл юм шиг тэгж ингэж аягүй сонсож өссөн. Би л амт гэсэн заяа. Тэгэнгүүтээ миний нэг ажигласан юм зүйл юу гэхээр мөнгө шүү дээ. Мөнгө бид нарт за ингээд чиний таас мөнгө ороод ирлээ. Чиний уур хүрдэггүй тийм үү? Чи хүнд мөнгө өглөө. Тэр хүн баярлдаг. Чи хүнээс мөнгө авлаа. Чамд баяр баясгал, аз жаргал, нэг тийм амар тайван, найдвартай гэсэн тийм мэдрэмжийг өгдөг. Мөнгө ерөөсөө ч муу зүйл биш заяа. Хүүхдүүдтэй ч гэсэн бид энийг нэг хэлж явах хэрэгтэй. Тэгээд мөнгө болохоор ингээд бид нарт одоо ингээд өөрсдийгөө өсгөх, амьдрах, аз жаргалтай байх, амар амгалан байх, аюулгүй байх тэр мэдрэмжүүдийг өгч идэг. Мөнгөнд дургу, мөнгө өгөхөд уурладаг хүн ер нь байхгүй тийм үү? Тэгсэн мөртлөө бид нэр баян хүмүүсийг, мөнгөтэй хүмүүсийг харахаараа ингээд нэг тийм болохгүй юм шиг мөнгөний талаар ярихаараа их юм хүсгээрээ болохгүй юм шиг тэгж итгэж үнэмшдэг. Мөнгө бол сайн зүйл, маш гоё энергитэй. Баяр баясгал, аз жаргал, амар амгалан, тайван тийм энергийг бидэрт өгдөг. Яа. Тэгэхээр одооноос бид нар мөнгийг арай өөр эерэг энэ мөнгөтэй байвал би хүмүүст туслах боломжтой болно. Тийм үстэй. Мөнгөөр бид нар хайраа илэрхийлж болно. Ээж аавдаа, ах дүүстэй хайртай гэдгээ бид нар мөнгөөр юм худалдаж авч илэрхийлж болно. Мөнгөөр бүх зүйлийг бүтээж болно. Бүсэн зүйл нэ энэ бит ертөнцид. Яа. Love you. Энэ мессеж хин нэгэнд нь хэрэгтэй. Love you.